Жог олон шид гүйцэтгсэн амжилттай болсон. За гэхдээ шүүгч шүгэл үлээсэн заслооны алдаа гэж хэлэх шиг байлаа. Гарын эрдэнэ доотлон амжилттай. Азар тоглолцох тэр яг мөнгө өртөд авчичаад байна шүү дээ тийм ээ. Аль алин дээр нь А2 хоёр хамгаалагчийн өөдөөс ядах юмгүй довтлсон. Барс бол хизээ байдлаас төгсгсөн. Үнэхээр уруу оролт байлаа. Үзээрших олон шийдэлтийг үүсгэсэн. Үзигийн ийм шийдэлтгүй тоглолт гэж юу байх вэ? Бас харуул эрдэнэ байгаа санагдаж байна. Дөлгөөн мөмбөгтөө F-г эсрэг шахаад явсан уналттай шийдэлтгүй үүсгэсэн шийдэлт унсан. Гоё шийдэлт. Дараа Биндрия гэсэн тоглогч орж ирсэн байна. Биндриягийн эсрэг шахаад явсан. Биеийн хүчээр чи илүү байна да дөлгөөн. 10-ын авсан байна гэсэн. Биндрия дөлгөөний эсрэг довтлсон ямар амар хаалттай. Уцаагаад Тулуй Биндриягийн эсрэг яваад орсон. Довтлогоо амжилттай. Дөлгөөн дахиад холын дамжуултыг гаргаад өгсөн. Саруул эрдэнэ гүлгүүдийн эсрэг эхнийхээ оноог авж байгаа нэ. Даалдсан. Доошоо юу болж байна? Муу шүү. Пасны хоёр тоглож байгаа. Яг жижиг буюу одоо 1-2-8-2 тоглож байна. Үндсэн байна да. Амофей довтлогоо амжилттай. Үдээ чадсан мөнх түвшин доошоо өгсөн дамжуулалт Тулуй шахаж тоглосон довтлогоо амжилттай болсон. Тэгээд нөгөө өндөр намын зөрүүтэй газар доо өгөөл ингээд довтлогоо хийгдчихэж байгаа. Барс улсын холын шийдэлт амжилттай болсон. Төрсөн өдрийн мэнд довтлогоо үргэлжилсээр байгаа. Ватару Барс улсын холын шийдэлт нь амжилттай болсон. 10-аас дээш онооны босхийг давж байгаа. Эхний тоглолт жижиг тоглогч хөлийн хурцтай. Тийм ээ. Тэгээд одоо юу гэдэг тэр Касанс эсрэгч гэдэг юм уу? Самбар алдсан байсан бол урагшааг өгөөд явчихдаг. мөнх түвшин холын шийдэлт Барс улс 3 алдаатай болсон. Биндрия бас 2 алдаатай байна. За бүлгүүдийн шинэрийн шийдэл бол сайн. Доошоо дамжуултыг За өндөр намын зөрөө гаргаж. Олон шийдэлтийг үүсгэсэн Чингисийн Тэмүүлэн бүлгүүдийн довтлогоо Ватару доошоо дамжуултыг өгсөн. Амофейн хүчтэй тоглолт байсан. Үзээс тавчлаа. За ер нь хөлгүүдийн хамгаалт нэг жоохон хөлгүүд талаас ярих юм бол нэг жоохон сарнаад эхэллээ шүү. Сарн юм. Тэмүүлэн түн дээр их ойрхон хамгаалтыг хийж байгаа. 3 руу дадлсан Саруул эрдэнэ хоолын шийдэлтийг үүсгэсэн. Саруул эрдэнэ шийдэлт багтаа эргээд талбайдаа гараад ирсэн байгаа харагдаж байна. Петр Жог хоолын шийдэлтийг үүсгэсэн үеийн игтэл SG Eps багаас хувийн болон багийн шагналуудыг одоо жил дараад нь давж байгаа залуудаа хоолын шийдэлтийг ган хуйгийн дөлгөөн дахиад амжилттай болгох. Үзэг мөнгөтэй дөлгөөн самбардаа дундын шийдэл. За найдвартай байна дөлгөөний хувьд. Үнэхээр гоё байсан. Дөлгөөнд дахиад атгуулсан 2 оноо болж байна. За ингэснээр хасаалгүй тайм авахаас өөр аргагүй болсон. Гарч байхад бас тодорхой хэмжээнд гар давхцсан байгаа зүйл харагдаж байна. Их хоёрын ямар гоё шийдэлтэй. Үндсэн довтлогоо үргэлжилж байгаа. Саруул эрдэнэ угтуулсан их гоё дамжуултайсан 2 ч удаа дохиод хүлээцтэй нөө дөлгөөн. Ойрхон заслааныг хийж байгаа. За Саруул эрдэнэ шахсан хамгаалт ямар нэг алдаа байхгүй. Их хоёр холын шийдэлтийг гүйцэтгсэн. Дахиад их хоёр холын шийдэлтийг унгааж байна. Энэ үе дээр инхүү 2 удаа дөлгөөн шахаад А2-ын эсрэг дамжуултыг гаргаад өгсөн. Үлзий орших холын шийдэлтийг гүйцэтгсэн. Багийн ахлагч Үлзий орших гаргасан А2 дээшээ явсан багтаа амжилттай. Их хоёр шийдэлт үнэхээр гоё байгаа да. Дундын шийдэлт Яг л хэрэгтэй байна. Барса ихээ дохиод гаргасан 1 тон шот дундын шийдэлтийг үүсгэсэн. Яг л Үлзий орших зүсээд яваад орсон. Гой төгсгөл гангаа орж ийлээ. Төрч гисэн чөлөөлөгдөд тийм ээ. Холын шийдэлтийг үүсгэсэн. Ган эрдэнэ маш хэрэгтэй 3 онооны шийдэлтийг амжилттай болоод байна да. Үеийн төгсгөл их гой дарсан да. Шийднөөсаа MVP Үлзий орших үзэгчтэй. За хөлгүүдийн үед бас нэг холбон тоглогчийн байрал дээр сэргэлэн байгаа тийм ээ. Сэргэлэн үлгний хавтлаганд орчод. Эхний довтлогоо F Дөлгөөний эсрэг шахаа тоглоно гэж байна. Довтлсон довтлоо амжилттай болж байна. Солгоотой оновчтой.
За гоё болсон. Тологийн ийм оролцоогүй юм бол юм том хаврал болж тээ. Тэглээ. Шилжтэй ойж байгаа дунжин да. Эсэ юм уу өшөөч өргөн болчих юм даа гэж бодогдохоор байна. Бодон шилждэг үлдсэн ган эрдэн. За хариугийн цэстэй их хоёр хүмүүстээ. Их хоёр ийм шидэлтүүдийг хийсээр байгаа да. Энэ удаад ч гэсэн ойж байгаа дунжигаа харагдаж байна. За гоё давталгаа явсан. Гивэнгөө гэдэг давталгааг өстой нэг харагдаж байгаа шүү. Питер Жок холон шидэлтийг үүсгэсэн, хоёр дахь боломжийг үүсгэсэн. Дүлгөө ямар хүчтэй байна. Хагас дээсэн юу гэдэг юм. Алтаа гэж бол тооцохгүй хаа. Доор харин хамгаалтын ямар том Барса доошоо дамжуултыг гаргаад өгсөн. Наад хоёрын тоглолт амжилттай болсон. 69 67 болж байна үзэгчтэй энэ үед SG За тэгээд буцаагаад FF-гийн довтлогоо амжилттай болсон 69 дээрийн оноо 3 минут эхэлсэн байгаа. Бидгүн довтлогоо амжилттай. Барсагийн 2-9 3-уулаа гараад ирсэн байгаа. Их хоёр довтлсон довтлогоо амжилттай. Бидгүүд их хоёр дахиад Питер Жокийн гарт бөмбөг. Сарууд холоос шидсэн шидэт амжилттай болсон. Сарууд Эрдэнэ багтаа сүүлийн бүжид 1 онооны давуу байдлыг их авчирч байгаа үзэгчтэй. Шидэлтээс наа Бендира яасан тааруу дамжуулт өгч бай тийм ээ. Яхаар гол супер нямгаргийн супер тулаан болж өндөрлөлөө үзэгчтэй. Тун ингээ шууд дамжуулалттай хамт байсан та бүхэндээ баярлалаа.